Сайн уу, та нартай шинэхэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бүгдээрээ энэ сургалтын маань хамгийн чухал хичээл гэж нэрлэгдэх нэгэн хичээлийг үзэж байна. Энэ бол Монгол хүний биеийн онцлог. За тэгэхээр та энэ гашчгийг хараад бодож иж магадгүй Монгол хүн ер нь бусад орны хүмүүсээс ер нь бид нэр өөр гэж ярьдаг штэ, тийм ээ. Тэгэхээр бид нар яг юугаараа өөр юм бэ гэдгийг тэр болгон хүмүүс бас мэдээд байдаггүй. Одоо жишээ нь бид нар бие эрхтний хувьд ч юм уу те илүү хүчтэй юм уу, илүү ухаантай юм уу за гэж бодох юм бол яг үннийг хэлэхэд бид нар гадны энэ харагдж байгаа биеийн одоо биологийн хувьдаа ерөөсө бусад орны хүмүүсээс ямар ч ялгаа байхгүй. За бид нэр хэрвээ мис цасны одоо ширээн дээр гарах юм бол бидний бие бусад одоо хүмүүсийн биений одоо яг л бүтэц биологийн хувьдаа яг эд эрхтний хувьд авь адилхан байж байдаг. За тэгвэл юу яг Монгол хүний биеийн онцлог гэж өөр зүйлийг гаргаад байгаа юм бэ гэхээр одоо эхний зурган дээр харж байгаачлан бид нар хэрвээ хүний энэ бидний одоо энэ харагдж байгаа эд эрхтнийг үүсгэж байгаа эсийн тоо тийм ээ. Эсийн тоог одоо ашигт бактерийн системийн тоотой харьцуулсан зураг л байгаа юм. Тэгэхээр хэрвээ энэ шар буюу тэр шараар тэмдэглэсэн хөлний хэсэгт байгаа хүний бие эсийн тоо гэж үзэх юм бол үүнтэй харьцуулахад бидний ашигт бактери буюу одоо бичил биетнүүд маань үүнээс 10 дахин их хэмжээтэй. Буюу одоо нэг ясандаа бид нэр энэ харагдж байгаа энэ бие маань ерөөсөө энэ ашигт бактерийг дотроо агуулж байгаа бадаг уваар сав гэж ойлгож байна. Ерөөсөө бид нэр ерөөсөө явдаг бичил биетний ертөнцид гэж ойлгоход бараг хийцдэггүй. Тэгэхээр энэ ашигт бактериуд бичил биетнүүд маань тэгвэл хаана байрлалт юм бэ гэхээр бидний хамгийн одоо нүдэнд харагддаггүй хэсэг болох хоол боловсруулах эргэтэн системд маань ингэж тархан байршдаг. За энэ зурган дээр жишээ нь хотоод байна, нарийн гэцэн маань бүдүүн гэцэнд одоо бүр энэ нот шиг хамгийн ихээр байрч байдаг. Мэдээж бидний гадна талд арьсанд маань баг зэрэг байна. Гэхдээ ерөнхийдөө 80-90% нь бидний дотор талд байрладаг учраас бид нар бас төдийлөн нэгт энэ талаар мэдэж одоо хараад байдаггүй. Гэхдээ энэ маань тоо толгойн хувьд одоо 100 их 80 буюу маш их байгаа учраас бидний одоо эрүүл мэндэд энэ эрүүл амьдрах маань маш чухал үүргийг гүйцэтгэдэг ийм хэсэг байгаамаа. За тэгэхээр энэ бол бидний одоо цэвэрхэн байгаа нарийн гэцний хан ингэж харагдаг. За ойртуулаад харах юм бол одоо ийм жижиг яг хивс шиг ийм мөхлгүүдээс бүтэж байгаа. Тэгэхээр энэ мөхлгүүд маань ерөөсөө бидний одоо шимт хижээл цусандаа хүрэх бусад одоо саяны 30 их 80 эс рүү шимт хижээл зөөвөрлөгдөх үүд хаалга гэж хэлж байна. Энэ мөхлөг болгоны доор нь маш ийм одоо нарийн суцнууд байж байдаг. Тэр суц руу шимт хижээл орсноор бид нар одоо эцэн хоолноосоо одоо шимт хижээл авдаг гэж хэлж байна. Тэгэхээр энийг ингээ ойртуулаад харах юм бол нөгөө ашигт бактериуд маань ингээ тархан байрсан байдаг. Тэгэхээр энэ ашигт бактериудын төрөл зүйл нь одоо ямар байгаагаас тийм ээ одоо ямар ашигт бактериуд илүү тархан суурьсан байгаагаас Монгол хүний биеийн онцлог, Япон хүний биеийн онцлог, за Европ хүний биеийн онцлог гэж тусдаа ялгагдан гарч ирж байдаг. Тэгэхээр энэ маань одоо жишээ нь бид нэг Африк ойч юм уу тийм ээ Монголын одоо энэ хойгуур байршдаг Сибирь ойч гэдэг юм уу за тэгвэл Амазоны ширэнгуй ойч гэдэг юм уу ой болгон юм дотроо өөр мод төрөл зүйл ургадаг юм экосистемтэй байдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан Монгол хүн гэхэд Монгол хүнд арай өөр төрлийн ашигт бактериуд тархан байршдаг гэсэн үг. Тэгэхээр энийг ирэл яг Монгол хүний биеийн онцлог гэдэг өөр ондоо шил одоо гарч ирээд байгаамаа. За тэгэхээр бид нар ч одоо ингээд ийм байгалийн л одоо нэг хэсэг амьтдын нэг төрөл шүү дээ тий яг тэрнтэй адилхан одоо энэ модыг хэрвээ бид нар харах юм бол модны хамгийн чухал хэсэг нь энэ нүдэнд харагдж байгаа хэсэг биш одоо энэ нүдний доор буюу далд одоо хөрсөн доор байршиж байгаа үндэс нь байдаг тийм үү. Тэгэхээр мод гой ургуулахын тулд том ургуулахын тулд модноос үр жимс авахын тулд бид нар хөрсийг нь сайн бордож, усалж одоо ийшээгээ шимт хижил өгдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан бидний үндэс болохоор энэ нарийн гэц байж идэг. Тийм ч учраас бидний нарийн гэц яг ийм одоо мөхлөг буюу одоо энэ үндэс шиг ийм салаасан маягтай байж идэг. Тэгэхээр энэ нарийн гэцэн дотор харагдж байгаа одоо энэ нэг гоё галзаад олон өнгөтэй харагдж байгаа энэ зүйл маань болохоор ашигт бактериуд. Тэгэхээр модонд одоо жишээ нь ашигт бактери ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэхээр одоо модны энэ үндэс урт ургаж за энэ үндэснээс шимт хижээлээ авах тэр бүх үйл явцыг нь ашигт бактериуд удирдах хамгаалж идэг. Хэрвээ энэ
модны үндэс илжрээд муудаад унаад өгөх юм бол энэ мод тэр чигт унаа шүү дээ, тий. Тэрнтэй адилхан энэ үндсийг нь илжрүүлэхгүй, муудахгүй тэр харанхуй нөхцөлд хамгаалж байгаа. Тэгээ шим дижээлийг нэмэгдүүлж байгаа. Өвнийг нь олон болгож байгаа. Тэр одоо хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа зүйлс нь бактериуд байдагтай адилхан бидний нарийн гидсэнд одоо энэ амьдарч байгаа ашигт бактериуд маань бидний хоос шим тижээлийг бусад бүх эс рүү ингэж дамжуулах тэр үе таалга дээр нь зогсоод одоо тодорхой чухал үүргүүдийг гүйцэтгэж идэг. Тэгэхээр бид нар одоо энэ гадна тал харагдж байгаа тий бие эрүүл байлгах, гоо сайхантай байх, арьсаа гоё ялгах, энэ одоо үсээ гоё ялгах ч гэдэм үү, одоо гэрэлцэн нүдтэй байх, гэрэлцэн арьстай байх гэдэг маань ерөөсөө яг энэ модны үндэс шиг бидний нарийн гидсний үйл ажиллагааг хэр бид нэр хамгаалж ашигт бактериудаа хэр дэмжиж өгж байгаагаас шууд хамаардаг юм байгаамаа. За тэгэхээр бүр одоо тодруулах юм бол энэ бичил биетнүүд маань бидний нарийн гидсэн дотор юу хийдэг вэ? За тэгэхээр хамгийн түрүүнд за одоо бидний амаар орж байгаа хоол бутлагдаа тийм ээ. Бүхэл хоол маань бутлагдаад ходоод нь бас шингрээд ингээд хамгийн сүүлд нарийн гидсэнд очиход энэ маань тодорхой хэмжээнд задарсан ч гэсэн цусандаа орох хэмжээнд бүр жижигхэн болж чадаагүй байдаг. Тэгэхээр эхлээд энэ орж ирсэн хоолыг маань ашигт бактери маань бүр юм жижигхэн одоо энэ сувдан зүйлтийг ингэж тайрж байгаа юм шиг жижиг амин хүчил болгож бидний цус руу ороход бэлэн болгодог. За дараагийн нэг үйл ажиллагаа нь болохоор энэ амин хүчил дотроос биеинд хэрэггүй зүйлийг нь ялгаж хэрэгтэйг нь цуснд өгөөд хэрэггүйг нь цаашаага гадагшлуулахад бэлдээд. За дараагийн нэг үйл явц нь болохоор одоо энэ бидний одоо хоолн дотор орж ирсэн зүйлсээс одоо ялгадаг гэж штэ тий. Тэндээс хэрэггүй зүйлсийг орхоос хамгаалагч үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ бидний цуснд бидний одоо биеинд хор хохирол учруулж болшгүй гадны биет ч юм уу бактери ч юм уу орох юм бол яадаг вэ гэхээр бид мэн шууд реакцийн үүрэг одоо болно. Одоо реакцлж одоо бидний биед мэн сөрөг үйл ажиллагаа явагдаж эхнэх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрнээс сэргийлж энэ ашигт бактериуд маань юм одоо энэ мөхлөгтэй энэ ханыг бүрхэн байршиж идэг. За ингэж хамгаалсныхаа дараа хэрэггүй одоо бидний биеинд шим болохгүй зүйлсийг маань бүдүүн гэц рүү явуулж биенээс одоо гадагшлах үйл явцыг нь хариуцдаг гэсэн үг. Тэгэхээр яг ингэж одоо цэвэрлэж хамгаалж за бидний одоо биеинд хэрэггүй зүйлсийг нь гадагшлуулах үйл явц болж байхад бидний бие одоо гидсэнд хорчигнож дуурах чимээгээр энэ үйл явцыг маань бид нэрлүү дохио өгч яадаг. Тэгэхээр сүүлийн үед ерөөсөө энэ ашигт бактериудыг second brain буюу хоёр дахь тархи гэж нэрлэж байгаа. Яагаад тэгж нэрлээд байгаа вэ гэхээр одоо бидний биеийг тархимаар удирддаг. За гар хөдлөхийг одоо тархимаар удирддаг гэж бид нэр ерөөсөө бүх үйл явцын юм тархи удирддаг юм байна гэж боддог байсан чинь энэ 2000-ад оны үеэс одоо 2000 оноос энэ ашигт бактерийн систем гэдэг зүйл нь илүү дэлгэрч одоо гарч ирсэн л дээ. Тэгэхэд энэ үйл явцыг зөвхөн тархи удирддаг биш энэ бидний нарийн гидс бүдүүн гидсэнд байгаа энэ 100 их найд ашигт бактери маань ч гэсэн бидний тархинаас гадна тусдаа үйл ажиллагаа явуулд юм байна гэдгийг нь олж тогтоосон. Ганцхан тархинд одоо тархи маань ингээд команд өгöd байгаа биш. Энэ ашигт бактериуд буцаагаад одоо жишээ нь цэвэрлэгээд дуусны дараа гиц дуураа за одоо хоолой дээрээ гэдэг дохио өгж байгаатай адилхан буцаад бүр тархинд маань аз жаргалтай байх уу, аз жаргалгүй байх уу гэдгийг хүртэл энэ ашигт бактериуд шийддэг. Яагаад гэвэл энэ ашигт бактериудаас зарим нэг төрлийн витаминууд бас мөн дааврууд ялгардаг гэсэн тийм судалгаануудаас гараад ирсэн. Тэгэхээр та одоо жишээ нь аз жаргалтай байх, сэтгэл санаагаа өөдрөг байлгахад хүртэл энэ их 100 их 80 ашигт бактериуд маань нөлөөлдөг байх нэ. За ингээд хэрвээ энэ зургийг та нар маань ойртуулаад харах юм бол яг энэ зурган дээр харагдаж байна тийм ээ. Одоо тэр хамгийн ихний зурган дээр харагдаж байгаа чи энэ гадуур нэг юм усан юм шиг бүрхсэн байгаа цэнхэр өнгийн зүйл агаад одоо энэ дээр бас харагдаж байна тийм. Тэгэхээр энэ маань болохоор ерөөсөн юм нялцамхаа одоо тийм ашигт бактериудын сүрэг ингээд хамгаалаад байрчаадаг. Энэ хамгаалтын ашигт бактериуд сайн байгаа нөхцөлд ерөөсөө та бараг гүйлэхгүй, хоолны хорлогонд орохгүй, цус руу маань янз бүрийн гадны биет орохгүй л гэдээ ойлгочих хэрэгтэй. За тэгээд мөн үүнээс гадна хамгийн гайхалтай нь юу вэ гэхээр за одоо энэ болохоор саяны бидний гаднад харагдаж байгаа одоо мөхлгүүд байна шүү дээ тий нарийн гидсний. Гэтэл энэ нарийн гидсний ханны доор энэ цэнхэр тэмдэглэсэн байгаа, цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байгаа маань дархлааны эсүүд нарийн гидсний ханан доор үүсдэг. Хүний биед үүсэж байгаа нийт дархлааны эсний 70-80% нь энэ нарийн гидсний ханан доор
бүрэлдэж анх үүсдэг юм байна. Тэгэхээр энэ ашигт бактери энэ дээр байрч байгаа ашигт бактериуд маань энэ дархлааны эсүүдийг сургадаг анхныхан сургагч багш нар байж байдаг. Яаж сургадаг вэ гэхээр одоо цэвэрлэгээгээ дуусаа те бидний нарийн гиз маань гоё цэвэрхэн болж байгаа үед ашигт бактериуд маань энэ нарийн гизний ханлуу хэрэгээр энэ биед хор охирол учруулж болохоор нөгөө хамгаалтын үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тэрнийхээ хажуугаар бага зэргийн тийм бяцхан одоо ийм биед хохирол очуулж болох гадны биетийг ингэж нарийн гисний ханд дор оруулдаг. За тэгэнгүүт энэ зурган дээр дархлааны эс минь өөрөөсөө ингэж одоо цэнхэр зүйл ялгаруулад энэ зүйлийг устгаж байгаа. Тэгэхээр ингэж устгасан тохиолдолд за энэ дархлааны эс минь одоо биеийг хамгаалахад бэлэн болжээ гэж цуснд оруулаад одоо биеийг хамгаалахаар явуулдаг гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явцыг бас саяны ашигт бактерийн систем нь хийдэг учраас бидний дархлаа ерөөсөө шууд энэ ашигт бактериуд үйл ажиллагаатай холбоотой. Тийм учраас одоо жишээ нь бид нар дархлаа унсан тохиолдолд ашигт бактерийг гаднаас уухыг зөвлөдөг шүү дээ. Тэгэхээр энэ маань шууд энэ үйл явцыг дэмждэгтэй холбоотойгоор үүсдэг үйл явц байх нэ. Тэгэхээр маш гайхалтай байгааз. За тэгэнгүүт бид нар юу халдаг вэ гэхээр одоо сая түрүүнд хуваалцсан шүү дээ. Одоо ингээ ашигт бактериуд маань гизээ цэвэрлээд нарийн бүдүүн гизийг маань сайхан цэвэрлээд за тэгээ гиз соржигнож дуурах чимээ бол за дараагийн хоолой дээрээ гэсэн одоо дохио байж идэг. Гиз соржигнох одоо чимээ бол бидний бараг ярихаас дараа орж байгаа бүр хамгийн чанга чимээ байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид нар тэгвэл одоо энэ ашигт бактериуд маань цэвэрлэгээгээ дуусгаагүй, ажлаа бүрэн хийж дуусаагүй байхад гаднаас дахин одоо ийм идэх хоолыг ойрхон оруулаад байвал юу болох вэ тийм ээ. Тэгэхээр одоо бид нар чинь ер нь бол нэг сүүлийн үед одоо манай сургалтанд сууж байгаа хүмүүсээс ч гэсэн анх сууж байгаа хүмүүсээс асуухад та хизээ ингээ гизээ дуурсан үед хоол айцсан бэ гэхээр бараг сандгүй. Тэгэхээр бид нар ч нөгөө хоол тийжэл маш илбэг болсонтой холбоотойгоор хоолыг нэг их тийм одоо гизээ дуургаж идэхээ бас болчихсон. Тэгэхээр гизээ дуурахгүйгээр шууд одоо энэ үйл ашигт бактериуд үйл ажиллагаанд дуусаагүй байхад юм идчихээр нэг чихэр ч юм уу, нэг самар ч юм уу, алим ч юм уу те идчихээр юу болдог вэ гэхээр энэ ашигт бактериуд маань шууд үйл ажиллагаагаа түр зогсоодог. Яагаад гэвэл гаднаас хоол орж иж байгаа учраас. Тэгэхээр энэ хоолны үлдэгдэл маань бүрэн цэвэрлэгдэхгүйгээр ингээд одоо эн чинь ийм одоо ийм арзаас хевс шиг юм байгаа шүү дээ. Тэгэхээр хевсийг бүгдээрээ тоосын соруулахгүй байнга ингээд гадна талаас одоо жишээ нь чихтэй одоо бодороо бидний энэ хоол боловсруулах эрхтэн систем маань ерөөсөө бараг 8-9 м ийм битүү харанхуу бүлээн орчим байгаа шүү дээ. Тэгэхээр тийм орчинд ингээд ийм мөхсгүүдийн дунд ингээд хоолны үлдэгдэд удаан байвал юу болох вэ? Тэр маань муудаж илжрээ шүү дээ. Тэгэхээр ингээд муудаж илжрээд энэ маань бүрэн цэвэрлэгдэж чадахгүй байгаа үед энэ нарийн гизний ханд маань unfriendly bacteria буюу бидний одоо биеинд ашиггүй бактериуд үржиж эхэлдэг. За үүний хамгийн тод жишээ болохоор ерөөсөө одоо бидний одоо баг бүгд шинжилгээгээр гарч ирээд байгаа Helicobacter одоо үржиж эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр Helicobacter гэдэг нь одоо тодорхой хэмжээнд бидний биеинд байж идэг. Гэхдээ одоо энэ ийм таагүй орчинд их үржиждэг одоо нэг ясны unfriendly хэрэггүй бактери гэсэн үг, одоо ашиггүй бактери гэсэн үг. Тэгэхээр ингэж энэ үйл явц нь удаан үргэлжлэх тусмаа энэ ашигт бактериудын систем нь тэр чигтээ өөрөө тоглолдоод байдаг. За энэ нь цаашлаад бүр ялангуяа одоо энэ саяны энэ харагдж байгаа мөхөлгүүд энэ тийм үү. Тэгэхээр энэ мөхөлгүүд маань ингээд одоо нарийн гисний хан маань ингээд бүгд ингээд нэгт байршаа. За энэний дээгүүр ашигт бактерийн систем маань ийм одоо нэлцгаа зүйлээр ингээд бүгдээрээ хамгаалж байгаа шүү дээ. Гэтэл бид нэр хоолоо ингээд ойрхон идээд одоо ашигт бактериуд маань цэвэрлэх боломж өгөхгүй. За дээрээс нь одоо ашигт бактерийг маань устгадаг хүнснүүд сахар ч юм уу, гурил ч юм уу те хэрэглээд эхлэхээр за юу болдог вэ гэхээр энэ ашигт бактериуд маань цөөрөөд хамгаалж чадахгүй болоод нарийн гисний хан маань ингэж одоо нэг басны өрөвсөж эхэлдэг. За ингээд өрөвсчихсэн энэ үед нь хэрвээ гаднаас одоо нөгөө нэг сайн задарч амжаагүй байгаа хоолнууд ороод ирлээ те. Тэгэхээр энэ хоолнууд нь бүр жижиг задарч чадахгүйгээр хамгаалтгүйгээр ийшээгээ яваад ороод цуснд орчхороо ерөөсөө анхан шатны харшлын их усүр энэ тавьж байгаа. Тэгэхээр бид нэр ингээд та нартай бас урд нь бас би хуваалцажсэн. За манай сургалтанд суудаг хүмүүс маань ч гэсэн маш их хуваалцдаг. Харшлаасаа идэглээ. Харшил маань уул мөргөө алга боллоо гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ маань юутай холбоотой вэ гэхээр ерөөсөө энэ хамгаалтын систем алдагдаад үүсэн одоо харшил гэдэг зүйл маань энэ хамгаалтын систем алдагдаад үүсдэг учраас энэ хамгаалтын системийн буцаагаад яг ийм шин юм шиг болгоод одоо ашигт бактериудыг дэмжиж
өгчгöd энэ харшил маань өөрөө 2-3 сарын дотор өөрөө итгэдэг. Яагаад гэвэл үндэс суурийг нь эдгэчихэл юм бол энэ маань идэгдэг гэсэн үг. Тэгэхээр ерөөсө хамгийн анхдаг шалтгаан нь энэ нарийн гисний хан маань хамгаалтгүй босонтой холбоотой. Тэгэхээр сүүлийн үед хийж байгаа судалгаагаар одоо энд одоо үүсэж байгаа энэ одоо өвчлөл маань ерөөсө юутай холбоотой? Саяны ашигт бактери экосистем алдагдсантай холбоотой гэж үздэг байгаа. Тэгэхээр хамгийн ихний өвчлөл нь болохоор autoimmune disease гэж одоо монголоор бол ер нь autoimmune гэх юм уу да нэг одоо орчуулагдахад их хэцүү. Гэхдээ юу вэ гэхээр одоо бидний дархлааны эс маань одоо өөрийнхөө үндсэн үүргээс өөр үйл ажиллагаа одоо явуулаад бие рүүгээ буцаж одоо дайрах гэх юм уу эрүүл эс рүүгээ дайрах тийм үйл явцыг хилээд байгаа ийм өвчлөл байгаа. Одоо celiac disease ч юм уу хоолны харшил те бүх төрлийн харшил, за хамрын харшил, за астм, за тэгээ дээрээс нь арсны харшлууд маань бүгд эндээс анх үүсч эхэлж байна гэдгийг олчихсан. За